улам илүү өсч дэвжиж хөгжиж идэг. Тийм болохоор адилхан хоёулаа зүтг. Тэгэх юм бол энэ гэр бүл аз жаргалтай бат бөх цаашдаа үлдэж чадна л гэж хэлмээр. Энэ үүлэн дуран өвгөн цэцэн гэснээс энэ уран цэцэн хүүхнүүд ер нь хэр болж байгаа сүүлийн үед. Дээхэн үедээ бол их сайхан үнэнчтэй галаа барьдаг нөхрөө чи битийл таа гэж ахаалдаг дууддаг. За эсвэл дээл хувцсыг бол маш сайхан ойдог, хатгадаг, нэгдэг чамбай бүсгүүчүүд маань жинхэнэ нөгөө монгол бүсгүүчүүд байсан. Одоо бол бүх юм нөгөө уур муур нүүр хамар хоолойгоо уураар утаал өглөө бос цай чанахны тэл барыг конопторж цайгаа услахчаал цай ачгижтэй ус услахчаал тэрийг нэг юм дүрдэг цай дүрж ингэж уучаал ингээл одоо юу гэдгийг те далхан малхыг чи одоо яасан зүг энэ бол одоо яг одоо нийгмийн соёл байх л да. Яг одоо таны хэлснээр нөгөө тэр нөгөө одоо үүлэн дураа үгэн цэцэн гэдэг ийм бүсгүүчүүд ер нь одоо байгаа болов уу? Байгаа л байх л да тийм ээ. Гэхдээ ер нь тун цөөрсөн баха. Цөөрсөн. Гэхдээ бид нар энийг цааш нь дэлгэрүүлж авч явах л ёстой. Яа тэгэхээр өмнөх тэр үеийнхэн тийм байж чадсан учраас тийм ээ магадгүй хаттууд нь тийм гайхалтай сайн байж чадсан учраас Монгол орныг магадгүй эзэлсэн штэ. Монгол дэлхийг эзэлсэн. Тэгээ энэ Монгол үндэстэн гэдэг улс үндэстэн байгуулагдсан. Тэгвэл тийм сайхан жишээ үлгэр жишээ байгаа юм чинь бид нар яагаад тэрнээс суралцаж болохгүй гэж тийм ээ хэрэгтэй юм аавыг өнгөрсөн үеинд буруу зүйл байсан алдаатай оноод бүхэл зүйлээс суралцгийг хүсэхгүй байгаа юм шүү. Тэгээ хэрвээ хүсэхгүй байгаа бол таны амьдрал өөдлөхгүй л гэсэн үг. Та яг хуу мэдээж нийгмээ дагаад бүх юм хөгжинэ. Гэхдээ юу хамгийн чухал вэ? Тэр гэрээлийн хувьд хамгийн чухал үнэт зүйл нь юу вэ? Тэ өнөөдөр зүгээр нэг бэлэн цай өгөхөөсөө илүү сүйтэй цай агтаа сайхан цайгаа чанаад өгөхөд тэнд ямар сайхан уур амьсгал бий болох вэ? Та энийг бас хүн юм чинь бодоод үзчихэл дээ гэж хэлмээрэн тэгэх юм бол эндээс тэр гэрүүлийн бас нэг сайхан халуун талаа өөрөө яг бэлдээд хийсэн юм гэдэг чинь илүү сайхан мэдэртэй тэр зүйлд илүү их сэтгэлээ зориулна, илүү их цаг хугацааг зориулна. Ингээд бэлэн юм өгнө гэдэг бол энэ хүн бол яг үүргээ сайн биелүүлж байна гэж бас хэлж болохгүй. Яг тэгэхээр зүгээр бэлэн юм тэр хүн зүгээр л нэг халаавал халаагаал хөргөдөг бол хөргөөл өчөж байгаа байхгүй. Тэгэхээр энд бол нэг тийм сэтгэл гаргаад ч юм уу тий нэг их цаг зав гаргаад ч байгаа юм биш. Ерөнхийдөө бол тий. Тэр ингэж штэ. Одоо нөгөө хадмууд үзэхэ байлаа гэж тий. Хадмууд үзэхэ байлаа. Чи миний охиныг сайхан багт нь авчаад сар болохоор нь гээжлээ гэж. Хадмууд энэ ер нь хэр ортой юм бол. Сайхан багт нь аваа суучихсан. Сар болохоор нь гээжлээ гэж хэлээд байгаа шүү. Хадмуудын хэлдэг бол зүйл дээ. Яа тэгэхээр ер нь гэр бүл бол харилцаан дээр тогтдог, харилцаа бол итгэлцэл дээр тогтдог гэж би түрүүний нэвтрүүлгүүдээр хэлжсэн. Тэгэхээр өнөөдрийн гэр бүлүүд нийтлэг хандлага нэг эдийн засгийн тал руугаа илүү дамгаалцсан юм уу да гэсэн байдал харагдаад байна. Гэтэл яг үүндээ бол гэр бүлийн хүний мөч чанар, хүн чанар дээр илүү оршин тогтдгийн болоо гэж бодож байгаа. Биднэрт хандаж байгаа хүмүүс бол дандаа л сайхан байхад нь аваас суучдаг. Тэгээд эрүүл мэндийн хувьд ч юм уу, гоо зүйн хувьд ч юм уу, эсвэл ямар нэгэн одоо ажилгүй болдог ч юм уу, нэг иймэрхүү нэг жоохон хүний нэг хөл алдсан үед нь нөгөө хажууд хань орхиод явцдаг юм уу, эсвэл хажууд ханьд хуурдаг ч юм уу, ийм асуудал гардаг. Тэгэхээр хадмуудын хэлдэг бол энэ хүн бол бас хүн чанарын хувьд бас хэр хүн бэ гэдгийг нь бас нэг харуулчих чинь. Тэгэхээр хүн чанартай хүн байхын тулд энэ залуу бас л хадмуудтай ямар хүн бэ гэдгээ бас харуулах хэрэгтэй л дээ. Магадгүй энэ залуугийн хувьд бол дотооддоо зөрчилтэй байж болох юм. Нэг сайхан хүүхэн татагдаад байдаг. Гэтэл хажууд нь нөгөө арзаас өстэй ихнэр нь хоёр хүүхэдтэйгээ байхлаар энэний төлөө хариуцлах хүлээх ястай ядж хахад хоёр хүүхэдтэй ч гэдэм үү ядж хахад муухай. Гэт ингээд бурууг өгөөд байх юм бол энэ гэр бүл цаашдаа аз жаргалтай байхгүй л дээ. Тэгэхээр хамгийн гол нь хадмуудыг хэдийгээр одоо тэгж хэлж байгаа ч гэсэн бас л ортой. Хүний эцэг их олцоо охины сайхан байхад нь авчаад тэгээд одоо гоо үзэмжин тааруу боллоо гэхлээр нь хайчиж байгаа гэсэн байдлаар хандчихл дээ. Тэгэхээр энэ залуугийн хувьд бол салхаас өмнө өөрөөсөө асуулт асуу. Магадгүй та салчаад харамсаж болох юм. Тэгээ эхнэртэйгээ хамт суугаад энэ нэвтрүүлгийг үзэж байгаа бол энэ амьдралын төлөө та хоёулаа тэмцэх ёстой. Эхнэр нь хэрвээ гэрээсээ гардггүй нөхөртөө бүх зүйлийг даатгаад байдаг бол өөрийнхөө төлөө энэ гэр бүлийн төлөө нөхрийнхөө төлөө өөрийнхөө бас хөгжүүлэх хэрэгтэй. Өөрийгөө гоо сайханд анхаарах ёстой. Нийгмийн амьдралд оролцох ёстой. Өнөөдөр бас дийлэнх гэр бүлүүдийн нэг хандлага нь юу гэхээр нөхөр нь ингээд ажил хийгээд мөнгө олоод ирдэг. Эхнэр нь үр хүүхдээ харах ёстой гэд нөхрийнхөө олж ирсэн хэдэн төгрөгийг ингээд
өдөртөн зарцуулдаг. Цаашид яах вэ? Магадгүй тэр эрэгтэй хүн эрүүл мэндийн хувьд ч юм уу ямар нэгэн асуудлаар хэвтэрт орлоо гэхэд цаашид энэ гэр бүл яаж оршин тогтнох юм. Тэгэхээр энэ эмэгтэй хүн мэрэгжилтэй байгаа бүх эмэгтэйчүүд ер нь энэ ар гэрээхэн амьдралыг би цаашид авч явахын тулд би ямар ч хэсэн тодорхой хэмжээгээр эдийн засгийн хувьд орлого оруулах хэвээр оруулж чаддаггүй маа гэхэд нөхрийгөө бас сэтгэл санааны хувьд дийм өгдөг өөрөө цаашид амьдрах чадвартай эдийн засгийн хувьд ч гэсэн мөн мэрэгжил боловсролын хувьд өөрийгөө бас хөгжүүлж явах хэрэгтэй л дээ. Одоо ингээл мөнгө олж ирдэг нөхөр нь магадгүй 2 шил пи уугаад ирэхэд чи мөнгө өрлөө би чамайг гэртээ оруулахгүй эсвэл хоол өгөхгүй гэд. Тэгвэл нэг тэр хоолыг тэр эрэгтэй хүн мөнгөтэй юм чинь гудамжинд гараад нэг ресторанс хоол аваад иднэ дээ. Хамгийн гол нь гэртээ эргэж хоол идэх гэж байгаа гол шалтгаан гэр бүлийн тэр халуун дотн уур амьсгалыг мэдрэх гэж тэр хүн гэртээ ирж хоол идэж. Таач би ч өнөөдөр цайны газар ч юм уу хоолны газар очиод нэг сүтэ цайгаал уучны хоол идчихин тийм үү. Гэр бүлдээ эхнэрээсээ юм уу нөхрөөсөө тэр хоолыг идэнэ гэдэг чинь гэр бүлийн тэр уур амьсгалаар дамжиж тэр хүнд одоо эрэг таатай мэдрэмж төрөлөх ёстой л дээ. Тэгэхээр энэ манад хандаж одоо уцаар зөвлөгөө авч хүмүүсийн нийтлэг тал нь намайг ингээд оройтод очлоор нэг халамцсан очлоор эхнэр маань гэртээ оруулдаггүй эсвэл хоол хийж өгдөггүй. Тэгэхээр эхнэрүүд бас энэ дээр бодолцох хэрэгтэй л дээ. Хэрвээ эр нөхрөө хажуудаа сайхан авч яваад амьдралаа бүрэн бүтэн байлгая гэвэл та нэг бас баг зэргийн тиймэрхүү зүйлүүдийг болоод яг нь төвчих хэрэгтэй, харин маргааш өглөөнд хоорондоо элен далангүй ярилцах хэрэгтэй. Тэр хүн зочид буудалд янз бүрийн хүн аваад хоноогүй гэртээ халамцууч гэсэн хүрээд ирж байгаад нь та баярлаад эхнэр хүний ясаар үүргээ гүйцэтгээд хоолын аягтай хоолыг хийгээд өгч таньдас юу ч унахгүй. Тэгээ одоо нэг юм эдийн засгийн хамааралтай гэр бүлүүд байгаа учраас ерөөсөө дандаа чи тэгэх юм бол би ингэн чи ингэсэн учраас би хоол хийхгүй эсвэл би тэрийг хийхгүй. Тэгэхээр ийм гэр бүлүүд бол цаашдаа бат бөх явдаггүй. Мөн тэр хэмжээгээр үр хүүхдүүдтэй бас их таарах хүмүүжил өгчдөг л дээ. Яг тийм ээж ямар хандлага үзүүлж байна? Хүү яг л тийм хандлагатай эхнэрийг би бол гэртээ авчирдаг. Тэгэхээр хамгийн гол нь ээжүүд маань энэ хүүтэй болоо хүүгүүдээ эмэгтэй хүнийг яаж хайрлах вэ? Яаж хөндлөх вэ гэдэг бас тэр соёлд сургаачил гэж хэлмээр байгаа юм л да. Өнөөдөр ингээд статистикийн тоо баримтаас аваад үзэхэд хэдийгээр эрэгтэй хүмүүс нь цөөхөн байна гэж байгаа боловч нөгөө боловсралтай эмэгтэйчүүд нь их болсон. Залуучууд нь бол тэр нөгөө мөнгө хөөгөөд амьдрал хөөгөөд явцсан учраас мэрэгжил сургууль соёл гэхээсээ илүү нөгөө соёлынхаа хувьд эмэгтэйчүүдтэй бас нэг гологдоод байдаг. Ядаж нэг нус царай гудамжинд хамаагүй хайждаг. Хүнтэй нэг зөв боловсон сонсоод төвчээртэй ярьчдаг. Ийм байдлаас болоод хүмүүс яг нөгөө гадны хүн рүү хандлагатай болчихжээ. Ингээд Монгол эмэгтэйчүүдийг хараад байхад тэгэхээр хамгийн гол нь ээжүүд маань хүүгүүдээ яаж эмэгтэй хүнийг хөндлөх үү? Гэр бүлд яаж эрэг таатай уур амьсгал бий болгох үү гэдэг дээр л гэр бүлдээ энэ соёлыг, хүмүүжлийг олгож байгаасай. Өнөөдөр гэр бүл зөвхөн мөнгөн дээр биш юм аа. Энэ бол халуун дотн би эндээ үнэнч хүндэтгсэн харилцан дээр гэр бүл тогтдог юм аа гэдгийг л сайн ойлгоосай л гэж хэлмээрээ. Энэ түрүү та хэллээ шүү дээ. Бүх юм одоо нөгөө би асуусан те зоосны нөхөр дээр гэж. Тэгэхээр эдийн засгийн талаас бас шохорхоо судалсан байна. Энэ баян хүн гэж ойлгоод те одоо юу гэдэг нэг 10 насны зөрүүтэй ч юм уу 10 гаруй насны зөрүүтэй ч юм уу суучдаг. Эхэндээ бол сайхан гоё ресторан, тансаг машинд суугаад гоё ресторанд орж хоол идээд аж аргалтай байдаг. Тэгээд нэг сар агасын дараа ч юм уу жилийн дараа ч юм уу 2 жилийн дараа нөгөө хөтлж яваа хүн чинь бол мэдээж жил явах тусмал хүрчлээ суув. Тэ? Нөгөө залуу хүн болохоор зэрэг эд нөгөө сайхан насан дээр ингээ харахаар сайхан залуучууд яваад идэг. Сайхан бүсгүйчүүд яваад идэг тий. Аль аль талдаа. Тэгэд энэ эдийн засгийн сонирхлоос болж бас их тийм гэр бүлийн маргаан за тэр битэл бүр нөгөө амь насанд нь хүрсэн юм хүртэл гарсан шүү дээ. Тэгэхээр энэ бас яг энэ октод гэхгүй бус юу залуучууд гэхгүй хин шохорхлосоо болоо суучдаг. Яг чин сэтгэлээсээ суусан нөгөө хайр сэтгэл нөгөө гэр бүлийн сайхан амьдрал байдгүй зөвхөн зоосон дээр зөвхөн хөрөнгөн дээр тулгуурлаа суудсан юмнууд байгаад идэг. Эргээд нөгөө одоо юу гэдгийг нөгөө сайхан залуутай сайхан бүсгүйтэй эргээд танилын сайхан эргээд сайхан амьдрий гэдэг гэхээр арга байдгүй салжгаар хөрөнгө хайран байдаг. Тэ нөгөө бүх юм нь ингээд болцоотой болцсон бүх юм нь ингээд сэтгэл хангалуун болцсон
ганц нүдэнд нь юу муухай харагдаад байгаа юм нөхөр ч юм уу ихнэр нь байдаг. Энэ бол сүүлийн үед бүр буцлаад ингээд ориглоод гараад ирлээ. Тийм. Тэгэхээр энэ бол гэр бүл гэдэг бол мөнгөн дээр тогтдоггүй юм аа. Энэ бол яг итгэл дээр, харилцаан дээр бие нэг хүндэтгсэн үнэн сэтгэл дээр, хүн чанар дээр тогтдог гэдэг нь энэний илрэл. Хэрвээ амьдрал дээр мөнгөн дээр тогтдог байсан бол тэр мөнгөтэй хүн мөнгөнд байна гэтэл амьдрал нь сайхан л байх хэрэгтэй тийм үү? Гэтэл өнөөдөр маш олон гэр бүлүүд харахад ингээд Lexus машин унтсан, сайхан хаусанд амьдарсан, хүүхдүүд нь үнтэй сургуульд явж байна. Гэтэл тэр хоёрын хооронд ямар ч харилцаа авахгүй зөвхөн ийм одоо өрөө хөлслөгч гэхэд хаашаа гэртээ амьдарч байгаа учраас өрөөний нөгөө мэйтүүд хамт амьдрагчийн л үүрэг гүйцэтгэдэг. Ерөөсөө ингээд би энтэйгээ үнэн сэтгэлээсээ харилцаа хүндий хөтөн нэг ерөнхийн нэг харилцаатай. Гэтэл яг цаана нөгөө сэтгэл санаа нарийн одоо тийм нандин холбоо гэж байхаа байлцсан. Магадгүй би энийг хоёр талдаа хоёлаа хуураад явж байдаг. Гэтэл энээс болоод хүүхдүүд нь эцэг хийхээ энэ хүндийн хүүтэн харилцааг хараад хүүхдүүд нь хүртэл стресст ордог, янз бүрийн мансууруулах байдалд орж байна. Янз бүрийн хүүхдүүдтэй нийлж байна, гэр орноосоо дайжж байна. Тэгэхээр хамгийн гол нь гэр бүл гэдэг бол зөвхөн эхнэр нөхөр биш үр хүүхдүүд байдаг учраас үр хүүхдүүдийн сайн сайхны төлөө энэ ээж аваад бас эдийн засгаас илүү сэтгэл санааны хувьд бас нөлөөлөсэй л гэж хэлмээр аа. Тэгээ одоо өнөөдөр залуу охтууд ингээд мөнгөтэй хүмүүстэй ингээд эхнэрээс нь салгаад ч юм уу хүүхдээс нь салгаад амьдрал өөрөөний хүүхэд гаргаад амьдарч идэг гэтэл яг амьдралын явцад тэр хоёр хүний үнц зүйл, үнэл эмч, үзэл бодлын хооронд ялгаа зөрчилдөөнтэй байдаг учраас хоорондоо ойлголцдоггүй. Энээсээ болоод маш их зөрчилтүүд бий болдог. Нөгөө өсөж байгаа хүүхдээ хүртэл нэг ижил үнц зүйлтэй болгож үнц зүйлээр одоо өөрийн гэсэн үнэлэх, нандин, хүсэл, мөрөөдөл тэрний сайхан амьдралыг харах эерэг татаа уур амьсгалыг одоо мэдрэхгүй бүх юмыг харанхуугаар хардаг, бүх юмыг шүүмжилдэг тий. Иймэрхүү байдлаар хүүхдүүдэд хүмүүжүүлж байгаа л да. Тэгэхээр гэр үр хүүхдүүдийн төлөө ээж аваад бас оюун санаанд нь хөрөнгө оруулалт хийгээсээ өөрснөө үлгэрэлэн дуурайл үзүүлээсээ тэнд нэг үнэтэй одоо юу гэдэг англи хэлний багш энд нэг одоо усан сэлтийн газар ч гэдэг юм уу ингэснээр миний хүүхэд илүү боловсралтай сайн хүн болно гэж боддог бол энэ бол маш том эндүрэл эцээцт хүн гэр бүлийн сайн сайхан эерэг сайхан мэдрэмжийг эцэгхийн үлгэр дуурайл гэр бүлийнхээ авар амьсгалаас одоо мэдэрдэг учраас ээж аваад өнөөдрийн өгж байгаа үнэтэй цайтай одоо эд агуурснаас илүү хүүхдтэйгээс сонсож ярьдаг үнэн сэтгэлээс ханддаг хамтдаа цаг өнгөрүүлдэг 7 хоногт ядаж нэг ганц 2 цаг хүүхдтэйгээ өнгөрүүлдэг бол тэр хүүхэд насны дурсамжт нь яг насан турсан хань гэсэн сайхан хоногшиж үлддэг. Бид нар одоо ингээл боддог үстэй насан турш миний эцэгч надад яаж харж байсан надад бид нартай яаж цаг өнгөрүүлжсэн тэр л сайхан зүйл. Гэтэл магадгүй бид нар олон айлын тий одоо би одоо гэхэл 8 айлын хүүхдийн хамгийн бага тэгэхээр хэдийгээр аав ээж нь сэхэтэн сайн цалинтай байлаа ч гэсэн бид нар бас л тий тэр үед чинь бас л талхандаа очирлог, сүүндээ очирлог, махандаа очирлог, толгой цувдаага зөөж л байсан. Тэгэхээр тэр одоо ингээд үлдэхэд тэр баян тансаг амьдралаас илүү бид нар ах эгч нартайгаа ямар сайхан харилцаатай байсан ээж аав минь бид нарыг яаж хайрлаж байсан хагас бүтэн сая өдөр парк руу ч гэдэг юм уу Дисенкаров ч юм уу эсвэл үеийн кино театр руу авч бас тэр мөчөл бид нарт илүү хоногшиж үлддэг. Тэгэхээр аав ээжүүд бол хүүхдтэйгээ илүү цаг зарцуулаасаа хүүхэд наснд нь баяр баясгалантай одоо тийм дурсамжийг тод том руу үлдээхийн тулд хичээгээсээ эд мөнгө болвол яг өнөөдөр байна маргааш магадгүй байхгүй болно. Тэгэхээр эд мөнгө эд агуурсанд бити одоо туйлын одоо юу гэдэг хандлт одоо юу гэдэг хамгийн сайн сайхан гэж бити хандаасаа энэ бол төр зүрийн л зүйл өнөөдөр байдаг маргааш байхгүй л болдог зүйл гэдгийг ээж аав мод сайн ойлгосоо л гэж бодож байна тий. Эдэл чиргэлэх гэж ярьлаа түрүү тий одоо сайхан гоё машин унаад гоё хаусд амьдраад гэж юм. Тэгээд гэртээ орохоор хоёр тийш харчдаг. Хоёр эцэг их нь хоёр тийш харчгаар хүүхдүүд бол хоёр тийш харахаас өөр арга байхгүй. Тэгээд тэр сэтэл нь яаж төрөөд идэг юм гэхээр би бол боддөг штэ. Аав нь гоё машин унаад авахдаг, ээж нь бас ялгаа байхгүй. Тэгээд ороо ирэхээр хоёр тийш харна удаад өгнө. Тэгэхээр хүүхдүүдийн яг тэр нөгөө дотоод сэтэл нь үүсэж байхдаа би одоо юу гэдэг аав шиг юм Lexusтэй, ээж шиг юм одоо юу гэдэг юм гоё машинтай ингээд явна. За энэ амьдрал бол нэг тийм сонирн биш юм байна те. Би одоо ийм машинтай мөнгөтэй л болох юм байна гэсэн ийм ойлголт төрөөд тэгээд нөгөө нэг
болсон болоогүй гадаад хэлний сургууль мургуул гэж 9 журын юм дайж өгчдөг. Бөө өндөр төлбөртэй байдаг. Тэндээс ялгарх зүйл нь юу гэхээр нөгөө бусад эгэл хүүхдүүдээс